гэсэн мэт. За засгийн газрын бүтцийг улсын хурл өнөөдөр хэлэлцэж эхэллээ. За ерөнхий сайд сайхан бэлэг энэ удаад өөрийн эрх мэдлийн хүрээнд 16 ям 19 сайдтайгаар үйл ажиллагааг явуулах сонголт хийжээ. За энэ сонголт мэдээж намуудын зөвшөөрлийн үр дүнтэй уялдаж байгаа. За гэвч зарим нэг агентлагийн асуудлыг оруулж ирсэн нь шүүмжлэл дагуулсан байна. 16 ям 19 сайдтай энэ бүтц нь өмнөх засгийн газрын бүтцээс нэг их хол зөрүүгүй байгаа боловч ямар нэгэн яамгүй Монгол Улсын сайд гэсэн оронтойг шинээр оруулж ирсэн нь онцлог байна. Хуучин ажиллаж байсан яамдуудаас соёл спорт ажилчид ямиг татан болгож бусад яамдтай нэгтгэжээ. Энэ асуудлаар өнөөдөр салбарын сайдын үр гүйцэтгэгчээс өдрийн төв шүүмжил явсан бол Монгол Улсын сайдч санаа тавьсан гишүүд олон байсан юм а. Ерөнхий сайдын тайлбарснараа Монгол Улсын сайд нь хөгжлийн томоохон төсөлтөөр бүтээн байгуулалтыг хариуцсан ажиллана. Салбарын сайд бүр том асуудлуудад харандаж байгаа түүнийг нэг гарцаар шийдэх гэсэн шинэ ерөнхий сайдын эрх мэдлийн асуудал өөрийнх нь бодлого гэдгийг тэрээр хэлсэн юм а. Томоохон төсөл хариуцсан яамдууд том төсөл хариуцсан сайд гэж оруулж ирж байна. Гэтэл хажуудалд нь аж үйлдвэрийн сайдууд яам байна. Дэд үтсийн яамдууд байна. Тэр эрчим хүч энэтрэг. Тэгэхээр үүнийг нэгтгэхгүй бол энэ бүтц том байна. Монгол Улсын сайд тусгай том их бүтээн байгуулалтуудыг хариуцсан энэ сайдын бол бид нар бол анхны юм асуудал биш. 2004 онд бид нар бол Монгол Улсын сайд онцгой байдлын асуудал эрхэлсэн. Монгол Улсын сайд мэргэжлийн хяналтын асуудал эрхэлсэн гэдэг иймэрхүү байдлаар бол энэ эрхэлсэн сайд нар бол үйл ажиллагаа явуулж ирсэн. За энэ сайдын эрхлэх асуудал нь бол жоохон юм бол биш. Манай улс орны ирээдүйдээ хувь заяатай холбоотой хэд хэдэн том төслүүдийг хариуцаад эхнээс нь дуустал нь хөрөнгө оруулалтын асуудлуудын шийдээд төслийн нэгжүүдийг нь шавдуулаад энэ асуудлуудыг хийхэд бол Монгол Улсын сайдын хийх ажил бол ерөөсөө багтахгүй, харин бол одоо яамтай сайдаас дутуугүй ач холбогдолтой, дутуугүй асуудал шийдэх хариуцлагатай ийм одоо ажил авсан тушаалыг засгийн газрын бүх зөвлөлтөнд бол бий болгож байгаа гэдгийг хэлхийг хүсэж байгаамаа. Шинээр энэ удаад аж үйлдвэр ямиг бий болгож хүлгэржилтийн асуудалд анхаарлаа хандуулахаар шийджээ. Мэдээж ерхий сайдын хувьд яамтын тав цамхан баримттай тал дээр хичээл зүтгэл гаргасны илэрхий боловч нам доторх фракцуудынхаа амбицид хөтлөгдсөн байдал ажиглагдж байгаамаа. Ямар ч байсан тэрээр өөрийн бүтцийн их оруулах гэж хэлцүүлж байна. Бас нэгэн шүүмжил дагуулсан асуудал нь агентлагууд цөмийн энергийн газрыг татан буулгаж бас хөлийн банкны захиргаач мөн энэ жишгээр халах болсон асуудал дагуулж байгаамаа. Ингэхдээ хуулийг нь хүчингүй болохоор оруулж ирсэн үүнийг нь эхний хэлцүүлгээс татаж явснаар маргааныг өнөөдөр намжиж чадлаа. Энэ мэтчлэн ирээдүйд 57 газрын асуудлыг оруулж ирнэ. Дахин цамгдах нь гэж ерхийсэд хэлсэн юм а. Энэ бол нөгөөх нь хэмнэлт бас давхардлыг нь арилгах гэсэн алхам гэж тайлбарлаж байгаа. Ялан хувааж юм гэж ойлгох уу? Юу гэж ойлгох вэ гэхээсээ. Та тэгээд одоо тэр өмнөх засгийн газарт гол баруун-гарын төшиж ажиллаж байсан хүн тэр ерхий сайдын хийж ирсэн дургуй суугаад ирсэн. Бид нар бол хэмнэлтийн горим барьж байгаа. Энэ байтугай хэмнэлтийн горим цаашаа баримтлана. Одоо удахгүй засгийн газрын бүч бүрэлдэхүүн батлагчны дараа, сангийн сайд хамтлагчны дараа 2015 оны төсвийн тодтголыг улсын их хурлд өргөн барина. Энэ барилтаар ойролцоо нэртэй үйл ажиллагааг нэгтгэж болох эсвэл зарим төсөл байгууллагуудыг татан буулгах, эсвэл зарим төсөл байгууллагыг аж ахуйн тооцоон шилжүүлэх 60 гаруй байгууллагын нэршийн жагсаалт байна. 1600-аас 2000 орчим хүмүүсийн орон тооны асуудал байна. Дээрээс нь 8-аас 20 тэрбум төгрөгийн хэмнэлтийн асуудал байна. Бид нар хэмнэлтийнхаа гормыг зөвхөн засгийн газрын танхимын түвшинд ярихгүй. Том намууд 2015 онд багтаад парламентын засаглалаар бичүүлэх чиглэлээр үндсэн хуульдаа өөрчлөлт оруулна гэж яриад хэлж байгаа. Энийг бол би өнөөдөр гишүүдтэй хэвлэл мэдээлэл байгаа ард түмэн биднийг харж байгаа. Энэ нэвсэн зорилгоо өглөө болгон бие биедээ сануулжээ. Улсын хурлын танхим болгоны хуралдааны танхим болгоны ханан дээр бичиж хавчи. Засгийн газрын бүх хуралдааны танхимын хананд бичиж хавчаа гэж уриалмаар байна. Энэ зорилгоо багтах юм бол бидний энэ нэршил утгагүй болно. Нэгдүгээрт, хоёрдугаарт гишүүдийн бүтэц бялан гэж яриад байна. Ажлын хэсгээр бол намууд уулзсан. Энд ажлын хэсгийн намуудын ажлын хэсгийн гишүүд байж байгаа. Бид нар нэгдүгээрт нь ерөнхий сайдын бүрэн эхийн дагуу өөрөө бүтцээ бий болгох ёстой. Энэ санал дээр үндэслэж хөдөлмөрийн хувьар зөв бүтэц одоо бий болгох гэсэн ийм ирмэлзэл дээр үндэслэж зөвшөөрсөн. Хоёрдугаарт улс төрийн ойлголцол төр засгийн доктортой үед өөрөө чухал учраас энэний төлөө бүтэц дээр ярилцсан. Тэрнээс биш хамгийн гол нь ерөнхий сайд өөрөө төсөв хийнэ гэдэг баталгаагаа ажлын хэсгүүдэд өгсөн. Тэрнээс биш өнөөдөр ажлын хэсэг дээр нэг ч удаа бид нар аль намд ямар яам очих тухай хин гэдэг хүн сайд болох тухай нэг ч яриа яригдаагүй.
Энэ асуудал байнга хаалттай явж ирсэн, бид нар энийг ярих болоогүй гэдгээ ярилцаж ирсэн. Тэгэхээр тэр бялан хувааж байгаа одоо гэдэг юм яриа бол бас болгоомжтой ярих хэрэгтэй зүйлээ гэж бодож байна. Дараа нь хинээс хариуцлах хүлээх юм асуух юм.